Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Нэр хэн блэ? Анх заяа. Аль сургууль? Эрдмийн аж сургуулийн 4-ийн А анги сурагч Анх заяа. Анх заяа орж иржээ. Дараагийн хүүхд? Амирлаа. Аль сургууль вэ? 89-р сургуулийн 4-ийн анги. 89-р сургуулийн Амирлаа орж ирчихсэн байна. Дараагийн хүүхд? Оюуны англио. Англио. Оюуны сургууль. Анги. За. Дараагийн хүүхэд юм би их чигээ дагаад ороод ирсэн тийм ээ. Татахгүй гоё зорно гэж байгаа. Нэр нь хэн блэ? Телефон. Хэд настай вэ? 5. Одоо том эгч нартэйгээ оролдоно. Эгч нь одоо нэр нь хэн блэ? Дуйлам. Дуйлам чи ямар сургууль вэ? Шин зам бэлэг. Шинзэн сургуулийн дуйлам орж иржээ. За ингээ хэдүүлээ охтууд дэв чи хөөхөн шин дүр бүтээнэ. Охтуудаа зоръё. Охтуудын өвс их гоё байдаг. Гэхдээ одоо бас нэг ийм хөгжилтэй дүр зохионгуудаа тэрүүгээр үйл явдалтай зураг зурнаа. За толгоогоо их томхон авчаарай. Палмас дурдаа суулчих. Ээж чамд. За гар эхэллээ. За эрүү хэсэг нь биш үү? Гүн биш. Ийм хэлбэрийг дээшээ харсан номон зураас зурчих. Том байх тусмаа зүг биш. Айл бол. Тэгээ дээшээ махин шүү дээ. Энэ дээшээ махиж бол. Тэгээ энэ дээр ингээ чих залгаж. Энийг ингэж дугуйснаа X дэш явчаарай. Энд. Тэгээд энд нэг чих цугуулгач. Яагаад ингэж гаргаж ийн гэхээр дээрээ өвсөө хийхийн тулд яг бид нар доотлын хүүхдийнхээ хэлбэрийг гоё болгохын тулд ингэж орж. За. Охтууд чинь ийм үс энэгээр ингэ өжөлчтэй. Ингэж. За хоёр талынх нь ингэж үндсэн ус танарт ч байна даа тийм ээ. Гарч ирж байна. За ер нь бол ийм үс шиг ингэж бас тийм байж шүү. Тэгээд энийг ингэ оруулаад. За энэ хэсэг үл яг тэр аваас усны хэлбэр байна. За эндээс аваад ингээд энтэй холбож байгаа. Чихэн доторх хэсгийг ингээ гаргаад ирнэ. Дуулж байгаа хөвгт гэсэн шүү дээ. За дуулж байгаа хөвгт үл яг Аман бүр ямар дуу дуулж байгаа сонсогдож шүү дээ. Амин хайртай миний ээжийг их өндөр өнгөнөөс эхэлсэн биш үү хөөч тийм ээ. Хэлэн цугуйж бай. Шүдэн цугуйгаад бай. Хамар жижиг. Ингэж. За үсийг бол яг ингэж болчихно. Ингэ болчих шүү дээ. Хоёр дээр усны болт нь одоо тэр ягаанаар хийж болно гэдэг та нар өөрсдөө өнгө зохиогоо. Ингэ хийж. Усны ширхгүүдийн ингээд доош нь хийж байна. Энүүгээр бас усны ширхэг нь гарч байна. Тийм ээ. За ингээд дуулж байна да. Дуулж байгаа хөвгтөч яг хөмсг нь энэ дээшээ ингэж байж байна. Тэгээ энэ дээр нь яг хийдэн саримос хийгээд өгч байна. Саримос. Тэгнэ.
Багш нь зөвлөж өгье. Аргагүй шүү дээ. Цэцэрлэгээс чадчих. Өөрт итгэлтэй. Би чадна гэж бодчих. Шинэх яг болж байна. Чи бүр ястайгоо зүрдэхгүй байж. Одоо чи дотроо би чаднаа гэсэн итгэлтэй байна. За юу. За энэ хүзүү хоцорчлоо гэж айх хэрэггүй. Багш нэгээ хүлээгээл яваад. За охтуудын палач чинь нэг ийм захтай байт юм байлээ. Оо тэгээ энэ Энгэрсг нь ингэж юм байт юм байлээ. Оо палач нь болохоор яг их том дэлбэр байт юм байлээ шүү. Энэ тэгээ нуглаастай. Манай охин жоохон байхдаа скелаттай юу бүх гэдэг. Скелаттай палач биш үү? Тэг. За энэ палача боллоо шүү дээ. Өөрөөсөө дурынхаа өнгөөр гоё зохиогоод өнгөө суугаараа. За дуулж байгаа хүүхдийн чинь гар ямар байх? Зээ. За хоцорчлоо гэж битээ яагаараа заа юу. Оо гараа ингэсэн. Амин хайртай миний ааваа. Октод чи аавтай хайртай. Аавгаа магтцсан. Адууныхаа бэлчээ гэсэн. Додоод чинь тий. За эндээс нь штэ. Оо. Ботлыг ингээд цугуйлж хачих юм шиг. Нөгөө хин дуйлам ихчлэн туслаарай. Үүдээ. Оо яа. Жинхэнэ ястайгаа явж шүү. Гарно али гарын их чинь ингээ ийм л юм хийж шүү. За ингээ сайхан дуулж байгаа хөхт. Тэгээ энийгээ сайхан ингээд битүү ингэж яагаад баг дуу дуулж байгаа тэр дууг нь бичиж болох юм шүү. Тийм ээ? Амнаас нь ингэж гаргаад. За хүүхдүүдийнхээ зургийг хараач. Оо гоё. Ястай гоё. Ястай гоё зурж байна. Хээ манай охтод. За та нарын зургууд их гоё болно. За одоо үсийг нь бол чөлөөтэй. Ногоон, яггаан, хөх, цэнхэр. За юу, шар, бор. Багш нь бол мэдээж яг уу. Бор өнгөөр авъя. Та нар бол одоо ямар ч өнгөөр сонгож болох юм шүү дээ. Энэ бүр өнгө холж болно бас. Үсэн дээр. Уг нь юм бор хэрнэ. Энэ нөгөө цаад байгаа хэсэг шүү дээ. Энэ юм бор хэрнэ. Будахтаа бол биерээ яг уу. Ингээ бутчаар. Урагшаа ахмаа ихтэй. Биерэн палмастрын аваараа нэг нь нарийн палмастер, нэг нь биерэн палмастер. Биерийн хэсгээр нь бодвол хурдан юм. За ингэж явчихад яг энэ хэсэг нь болохоор уг хэсгийг нэг чихэд үзүүр хэсгийг нь яг уу. Ийм тод өнгөөр хийж өгвөл яг. Гоё бол. За өсний өнгийг бол багш нь дуртай өнгөө аваарэ гэж сонгож болох нь шүү. За ингээ үс тодроод ирэхлээр яг уу. Дээдлэсгээс. Одоо хүүхдүүдийг авьяасыг үзнэ. Ангацын дурт дээсэн шүлэгтээсэн. Шүлэгтээр. За сайхан шүлэгч. Ой сууч. Энэ нөгөө юу ч. За. Урам хайрал. За.
Хүмүүсээ надад урам хайрал, хүсэл зориг бадраа халуун дулаан үг хайрал анх хөлд орж байгаа алдрайхан жаахан хүүд алхаарэ гэж дэм хайрал эрдмийн үгс хэлхийд суугаа сургуулийн жаахан охинд эрдэмтэй хүн болно хичээ гэж урам хайрал анхны цалингаа аваад баярлаж яваа хөвгөнд аавын хүү эр хүн болжээ гэж шан хайрал амьдрал нэг гиндээд гимшиж суугаа хүнд ахиад алдахгүй хөө гэж гиндэж гэж ухаан хайрал эдми үдийжилж хол байндаа гэж суугаа хүнд өө юухан байх вдэ гэж итгэл хайрал хүмүүсээ надад урам хайрал хүсэл зориг бадраа халуун дулаан сэтгэлээ хайрал ёстой гоё шүү. Хүн чинь урмаар амьдардаг. Сайхан үгээр тийчийг гэж тэнэс сэтгэл. Тийм учраас Ангацья ба түүний нөхдүүд миний шавнарт хүүхдүүдтэй урам хайрал дандаа урамшуулж бай. За ёо. За. Гэж ингэ сайхан шүлэг уншсан. Ангацьяда баярлаа. Амирлан. Шүлэг. Шүлэг. Ганцхан ээжтэй унших шүлэг. Намрын улаан бугуй урамсгыг сонсоорой. Намайг ухаачхыг үзэх гэж ээж минь та урт наслаарай. Манцуудаа ир таныг би ганцхан удаа жаргасан. Магадгүй тэрнээс хойш дандаа зовсон. Ганцхан намайг гэж ээжээ та гадар дээр хичнээн мэрэгжил сонгодог юм бэ. Баривчийг минь нисгэж хөрмийн өмсгөл чимэглэж балчраас минь өдий хүртэл та ойдолж явлаа. Амирланда баярлаа. Ээжтэй зориулсан сайхан шүлэг уншлаа. Англин шүл дуу юу шүлэг үү? Англи хэлний шүлэг. Гэхдээ би монголоор болгоод хий. За орчуулсан юм. Надад тосон харандааны хайрцаг байдаг. Би найзтай өгсөн. Ба хэн хоёрыг хугалчихлаа. Миний найз уучлаарай гэсэн. Харин би За баярлаа. Ер нь англи хэлийг ингээ орчуулад уншдаг хүүхэд бас ховор шүү. Энэ ч бас эрд юм шүү. Тэгээ энэ хайцагт хийж байгаа энэ төр хөдөлгөөнд сая уйлсан шүлэгтэй нэг сайхан таараад байна шүү. За англиндаа баярлаа. Дөлгөөний юу тэрлээ? Доо юу шүлэг үү? Гом сайхан зорж байгаа шүү дээ. Шүлэг тэрсэн. За чанга уншиж. Хөө байж. Хөөе зогсоорой. Дөлгөнө. Чиний нөгөө нэг чанга яригч унтсан биш. Тэгэхээр одоо дахиад нэг уншиж чадсан юм. Яг. 1 2 3 гэхлээр уншиж. Тастай уур, мөстэй уур, зан хүннэн завтай уур, хүүхэд миний хүлээдэг уур, хүүдэнгэрлээ хийдэг уур, тац үсэндээ тоглогийн бар мөнгө өвөл гомдог лахта. Мөнгө өвөл гомдсон шүү тийм ээ. Тэгэхээр цасан хүйгээд ингээд өвөлчин бас гоё тоглож яхад гоё. Дэлгөнөд сайхан авьяаслаг дэлгөнөд баярлаа. Дуйлан юу тэрс? Шүлэгтэй. Шүлэгтэй. Мэргэжлээс юу хахалтаггүй. Мэргэжил өндрөө мэдэгдэндээ төвөгийг талагч өндрөө танигдандаа амжгүй можны дээр өдөр өнгөрөхцөр бошгирсан зураг санхлах болно. Бодогчны бэрээс бодог хаахлан, ажилчны өргөөс тас хаахлан, хярцан нэрнэр жолоочоос хаахлан. Йоо гоё. Дуйлан том болоо ямар мэргэжилтэй бол? Эмч. Дөлгөө. Дөлгөө сонгоцсон багуу. Ямар мэргэжил сонгосон юм? Дагч нь хэлээд өгч. Багш. Багш болно. Англиан ямар мэргэжилтэй бол? Том бол. Зарим зардаг хүн. Оо, зарим заримыг зохион бүтээн. Амирлан. Шүдний эмч. Англиан. Ангацья. Бас шүдний эмч. Хоёр шүдний эмч сууж байгаа юм шүү дээ. Йоо. Одоо ч тэгтээ нөгөө өвчин намдагчтай авдаг болсон. Шүд авахгүй бол хас их айнаа би.
зүрх чичрээд идэв. За бүтээл төрөх агшин гэдэг сайхан агшин байдаг. Одоо хүүхдүүдийнхээ ямар гоё ур чадвартай гоё төсөөллөөрөө өөрийнхөө сайхан зурж байгаа зургуудыг үзнэ. Эхний хүүхэд авиаслаг зураач анхця дагаан балаажтай гүйцэд ирэхлээр маш гоё болно. Дүрслэл нь гоё. Тэгээд үнэн сэтгэлээсээ дуулж байгаа сайхан охины гоё зураг их гоё өнгө ялган бодож гаргаж ирж байгаа. Ийм сайхан уран дүрслэлтэй зураг өөрийн дүрийг зохиосон анхцяда амжилт хүсье. Баярлалаа. За дараагийн авиаслаг зураач Амирлан. За гоё. Манай хүүхдүүд бол ийм хөөрхөн дүрслүүдээр энийг одоо тэгээд сайхан амжуулаарай. Үйл явдалтай болгоод хажуу талд нь тэр юу вэ? Хайртай гөлгөн байж шүү дээ, тийм ээ. Ингээд сайхан уран дүрслэлтэй зурсан Амирланда амжилт хүсье. Маш гоё. Дараагийн авиаслаг зураач Анхлан. Анхлан хичээнгүй. Гүйцэтгэл их сайтай, уран дүрслэлтэй. Ингэж гүйц зурж байгаа нь их гоё. Тэгээ амнаас нь гарсан үйл явдлыг хийгээд хөгжим нь наад талдаа барьсан, микрофон барьсан гэд чанга яригчаараад дуулж байгаа сайхан дүрслэл гаргасан, сайхан зураг болсон. Анхландаа амжилт хүсье. За манай хамгийн бяцхан зураач Дөлгөөнийхэн авиаслаг зураач Дөлгөөнийхэн зургийг үзнэ. Дөлгөө хажуу талдаа ингэ барьчихна. Ингээд нүрэ харуулад. Ингэ бариад. Зураг. Одоохондоо дөлгөө харагдахгүй байна. Гэхдээ зураг нь яг дөлгөөнтэйг адилхан болцсон. Одоо тэр цугуйж байгаа хүүхэд биш үү? Тэр дөлгөөн шүү. За сайхан ингэ нүдэн амтсан байгаа учраас дөлгөөн нүд нь харагдахгүй байгаа. Ингээ өөрөө харагдахаар их гоё харагдаж байгаа. Сайхан зураг зурлаа. 5 настай ихэд ийм гоё дүрслэл гаргасан. Сайхан зураг зурсан дөлгөөнд улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач эгч Дуйлмын зургийг үзье. Дуйлм хажуу талдаа бариад нүрэ харуулаад. Тэр ийм гоё том гоё дүрслэлийг талбайгаа ашиглаад их гоё уран гаргаж ирсэн. Гүйцэд зураад ирэхлээр маш гоё болно. Одоо нүүрнийх нь өнгөн дутуу байна, тийм ээ. За ингээд авиаслаг зураач Дуйлмда улам их амжилт хүсье. Ингээд сайхан зураг зурсан авиаслаг хүүхдүүдтэй төлөө багш нь бэлгэн гардуулнаа. Дуйлмдан амжилт хүсье. Бурамхан чихрээ аварэ. Дөлгөөндөө амжилт хүсье. Улам сайн зураад байгаарай. Чи чадах юм байна. Анхланда амжилт хүсье. За амжилт хүсье. Амирланд амжилт хүсье. Анхцяда амжилт хүсье. Баярлалаа. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.